Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх Орос Албан улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин нарын 3 уулзалт энэ сарын 15-ны өдөр Узбекистаны Самарканд хотноо болж байна. Оросын албаны улс ба Хятадын удирдагчид Шанхай хамтын үйл ажиллагааны байгууллагын хуралдаанаар оролцохоор Самарканд ирээд байна. Энэ хүрээнд Оросын албаны улсын ерөнхийлөгч Иран, Киргиз, Пакистан, Туркменистан, Узбекистаны удирдагчтай уулзах юм. Харин түүний дараагаар Азербайджан, Энэтхэг, Туркийн удирдагчтай уулзах юм байна. Шанхай хамтын үйл ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад Хятад, Казахстан, Киргизстан, Орос, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан багтдаг. Харин Афганистан, Беларусь, Монгол, Иран улсууд ажиглагч орны тоонд багтдаг байна. Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаага зохион байгуулж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа нь Сүхбаатарын талбайд энэ сарын 16-нд буюу өчигдөр 13 цагт тэнээсэ. Илүү хүн шин уриатаагаар зохион байгуулж буй номын баяр 2022 арга хэмжээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залуус ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Номын баярын хөтөлбөрт үндэсний бичиг соёл намын өдрүүд 2022, хүүхдийн номын хүрээ, үндэсний бичиг соёл намын хүрээ, соёлын бүтээл зөвлөрлөлийн хүрээ, шинэ номын үзэсгэлэн төрөлдсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 15 хөтөлбөрийн хүрээнд орон даяар 3 ондог үргэлжлэх юм. Улсын хурлын чуулганаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1-17-д үндэсний бичиг соёл номын өдрүүд 5 болон 9-р сарын 3-7 хоногийн Бямб болон Ним гараг гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд аль бие усны тэмдэглэлт өдөр болсон юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны номын баярын өдөр тэмдэглэх тухай 158 дугаар зарилгаар жил бүрийн 9-р сарын 3-7 хоногийн Ним гарагт номын баярын өдрийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан юм. Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагааг цар тахалтай холбоотойгоор аймагуудад харилцан адилгүй зохион байгуулсаар болсон. Харин зарим аймагт задгаа талбай, захим гэх мэтчлэн байхаар зохицуулт гэжээ. Номын баярын аль бие усны нээлт энэ сарын 16-наас 18-ны хооронд болох бөгөөд олон шинэ ном нээлттэй ихээр хөтөлбөрт тусгагджээ. 2 настай хүүхдэд тэжээж чадахгүй байгаа тул өргөж авах айл хайсан зарыг Facebook группт нийтэлсэн. Зар нийтэлсэн эмэгтэй хүүхдээ өргүүлэх болсон шалтгаанаа 2 нас 7 сартай хүүгийн аав нь өөр хүнтэй суусан, төрөл саднанд хүүг ад үдэж байгаа тул би хүүхдээ тэжээж чадахгүй байна. Тиймээс өргөх айл хайж байгаа тул хэмээн тайлбарсан байна. Энэхүү асуудлын дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад холбогдох мэдээллийг тухайн аймгийн цагдаагийн хэлтс рүү явуулсан. Мэдээллийн дагуу эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд иргэн мэдээлэл өгөх болно хэмээн мэдээлсэн юм. Шорон дээр зам тавьж өгөөгүй гихт шалтгаанаар маргалдаж саяга загварын галт зэвсгээр айлах зорилготойгоор дээшээ хий бутсан хэрэг бүртгэгдсэн. Тодорхойлбол цагдаагийн байгууллагад энэ оны 9-р сарын 11-ний өдөр 12 цаг 31 минутанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бурхантын аманд машиндаа хүн буудсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус төрөгдөх цагдаагийн 3 дугаар хэлтсээс шалгахад 47 настай эрэгтэй Б гэгч нь Nissan X-Trail маркийн тэрийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тэрийн хэрэгсэлд жолоодож явсан 44 настай эрэгтэй Б гэгчийг шорон зам дээр зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар маргаж саяга завгарын галт зэвсгээр түүнийг айрлах зорилгоор дээшээ нэг удаа буудсныг шуурхайлруулан галт зэвсгийг хураан авч мөрдөн шалах ажиллагааг явуулж байна. Ийм дэргэд та бүхэн галт зэвсгийг хуулийн дагуу ашиглаж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Монгол Улсын боксын шигшээ багийн тамирчин охидод бэлгийн дарамт үзүүлж хил амаар байнга доромжилж байсан гэх асуудал 2017 оноос хойш үүсжээ. Энэ талаарх гомдлыг тус холбооны тамирчин охид хамтран Олимпийн холбоонд хүргэлсэн байна. Энэ дагуу Монголын боксын холбооны ахлах дасгалжуулагч Пүрэв Очрыг 9-р сарын 15-ны өдөр үүрэгт ажилласан чөлөөсөн талаар хууль зүйн сайд Нямбатар өөрийн Твиттер хуудсандаа жиргэжээ.
Ингэхдээ боксын албаны удирдах зөвлөл хуралдаж эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн мөн боксын албаны зүгээс түүнтэй холбогдох хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно хэмээн жирэгжээ. Ирээн хотод өнгөрсөн 8 дугаар сард хөл хорой тогтоосонтой холбоотойгоор замын үүдийн бомбын ачаа тээврийн эргэлт сарсан. 9 дугаар сарын 12-нд Ирээн хотын хэмжээнд COVID-19-ийн халдвар тархалтын шинжилгээ хийж гарсан үр дүн үндэслэн Мянмар гарагийн 17 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй 3 бүсээс бусад газрын хөл хоройг цуцлах хот хоорондын зорчигч тээврийн үйлчлэгийг сэргээх шийдвэр гарсан юм а. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дунд эрсдэлтэй байсан бүсүүдийн зэрэглэлийг буруулж бага эрсдэлтэй бүс болгон зарлаж Ирээн хотыг хэвийн нөхцөлд шилжсэн шийдвэрийг гаргажээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Ирээн хотын шуурхай штабаас зохион байгуулалтын дараах үйл ажиллагааг авахар болсон байна. Тодорхойлбол хотоос гарах хэрэгэд 48 цагийн PCR шинжилгээ хийлгэж нэвтрэх, өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаалтанд байх, түнчлэн дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаалтад байх, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоног 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дагуу гарах, одын бусад орон нутгийн нийтийн үйлчилгээний газруудыг шуурхай штабын шийдвэр гарталт төр хугацаагаар нэхгүй байх зэрэг шийдвэрийг гаргажээ.